Өчигдөр ерөнхийлөгчөөр сонгогдсон Ананд Азар гэдэг хүн байна. За тэгээд энэ хүний хувьд ярихад бол одоо ярихаас өөр аргагүй байгаамаа. Шалтгаан нөхцөл нь өөрөө нийгэмд эмэгтэйчүүд, охтуудын одоо тийм ээ одоо хүчирхийллээр ингээд одоо бүр маш олонд ингээд мэдээллүүд ингээ явж исэн. Гэтэ яг батлагдсан гэж бол хэлж байгаа юм биш. Шалгагдж байгаа хэвлэл мэдээллийн байгууллага маш олон удаагийн мэдээлэл явж исэн. Тэгээд өөрөө энэ хүн маань энэ Монголын хөлбөмбөгийн холбоо гэдэг энэ том газрыг толгоолж ерөнхийлөгчийн байр суурин дээр байх нь бол ямар ч байдлаар цохимжгүй үйлдэл гэж бол эмэгтэйдүүд ерөнхийлөгчийн хувьд эмэгтэй хөлбөмбөгчдод төлөөлөлт бол ингээ хэлмээр байна. Ананд Азрыг ер нь бол эсэргүүцээд бид нар одоо өнөөдөр энд ингээ нэгж байна. Тэгээд энэ хүн чинь болохоор одоо өмнө нь одоо эмэгтэй дээр ямар тэ асуудалтай байлаа гэдгийг хүн болго мэдж байгаа. Тийм болохоор эмэгтэй тамирчдын хувьд бол бид нар маш их айж байна. Бас бидний доор өчнөө олон дүүнер байгаа. Тэднийхээ өмнөөс бас бид нар өнөөдөр ингээд нэгдээ тэмцээд зогсож байна. Тийм болохоор үний яллаасаа шудраг байгаасаа тэ. Тэгээд Ананд Азрын хөлбөмбөгөөс зүгээр яваад өгөөсэй гэж хүсэж байна. Тэгээ бид нар бол Ананд Азрыг буутал тоглохгүй гэдгээ бүгд уриалаад нэгдээд энэ зогсож байгаа. Хамгийн дөрөнд бол мэдээж Ананд Азар огцор гэдэг энэ урайнд ор бас явж байгаа. Тэгэхээр өчигдрээс сонгуулиар өөрөө бас хэлжсэн эмэгтэй одоо хөлбөмбөгийг хөгжүүлнэ. Одоо холбооны асуудал нь мөнгө төгрөг өртөө холбоотой байна. Тийм учраас хоорондоо юм асуудалтай байна гэдэг юм хэлжсэн. Тийм биш ээ. Бид нар бол зөвхөн хөлбөмбөгөө тэ ирээдүйд болсон одоо энэ охтууд өөрсдийнхөө төлөө бас ингэж тэмцэж явж байгаа маа, хөгжлийн төлөө бид нар зөвхөн энэ мөнгөний төлөө ингэж яваагүй. Тэгээд энэ хүн өмнө одоо хөлбөмбөгт одоо ямар ч оролцоо байдгүй хүн байжээж ингэж гарч ирчээ бидний төлөө одоо ийм зүйлийг өөрчлөн та нарын асуудал ийм байна гэдэг юмыг маш буруугаар хөндөж гаргаж ирж байна. Тэгээд гол асуудал нь тэндээ биш ээ. Тэгээд өмнө ч гэсэн одоо эмэгтэй шгшээ багууд дээр бас янз янзын асуудлууд зөндөө гарч ирсэн. Одоо бид нар мэдээж одоо эмэгтэй хүмүүс учраас тэмцээн оролдоонд одоо албаны хүмүүс одоо цуг явдаг ч юм уу тиймэрхүү асуудлууд байдаг. Тэгээд тэрэн дээр янз бүрийн асуудлууд бас гарч ирсэн. Тийм учраас Ананд Азар гэдэг хүн өөрөө бас ямар одоо өмнө ёс зүйн асуудал гаргаж ирсэн хүн билээ. Тэрэн дээр бас бид нар маш их эсэргүүцэж байгаа. Ийм зүйлийг мэдсээр ээжж бид нар энэ зүйлийг хизээч дэмжихгүй. Тийм учраас Ананд Азар гэдэг хүн огцрох ёстой. Бид нар энэ төлөө бол эцсийн хүртэл дэмжиж явна. Тэгээд миний хувьд яагаад энэ зүйлийг дэмжихгүй байгаа вэ гэвэл бид нар энэ хүнийг сонгуульд нэр дэвшнэ гэдэг цаг хугацаанаас эхлээл айж эхэлсэн. Би ялангуяа эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ирээдүйд айгуу санаа зовж байна. Би одоо 13 тагаас хойш манай одоо эмэгтэй хөлбөмбөгчүүд яг л надтай адилхан наснаас эхэлж тоглосон. Одоо 10 15 жил тоглосон охтууд байгаа тий. Бидний ирээдүй сүрч байна. Яагаад гэвэл одоо тий энэ бүхнийг харж байгаа Ананд Азар гэдэг хүнийг Монголын нийгэм тэр чигээр мэднэ штэ. Тэгээд энэ хүн ерөнхийлөгч болчих юм бол ямар хүн охин хүүхдээ хөлбөмбөг тоглоулахыг тэр спортоор хичээлүүлэхийг хүсэх юм бэ. Тэрнээс бид нар маш их хайж байна. Одоо ингэ хөлбөмбөгчүүд эмэгтэй хөлбөмбөгчүүд тоглох ямар ч аргагүй боллоо. Миний хувьд бол айж байна. Яг үннийг хэлэхэд бол би тоглохоос айж байна. Тийм болохоор одоо тэр хүнийг байгаа цагт тэгээд дээрэс нь хариу өгөхгүй огцрохгүй байх юм бол би ч гэсэн тоглохгүй байхаа яг ингэ мэдэгдэж байна. Тэгээд дээрэс нь өчтөр бол бүр юм хууль бус тий одоо бүр ингэ энэ хөлбөмбөгийн одоо энэ спортын хамгийн чухал зүйл чинь тамирчид шүү дээ. Тамирчид бүгд эсрэгүүцээд ингээд өөрсдийнхөө байр суурийг ингээд илэрхийлээд байхад яагаад тэр хүн гараад ирж байгаа. Өөдөөс нь ингээд инээд зогсож жагаад хөлбөмбөгчид та нар бол боловсралгүй мэрэгчлгүй мөнгөгүй гэд бүр яг тайзан дээр тэр тамгаа авч явахдаа хилчээд бууж байгаа байхгүй юу. Тэгж их тамирчтай доромжилж тэгж их тамирчлын эсрэгүүцлэр гарч ирж тэр хүн яаж бид нарыг тэ одоо тайван тоглуулж тэгээ дээрэс нь одоо сайн сайхан байлгах юм. Тийм болохоор бид нар бол эрс эсрэгүүцэж байна. Эмэгтэйчүүдийн хувьд бол нийгэм харж л байгаа ямар хүн бэ? Ямар одоо тий хар муу одоо муу нэртэй хүн бэ? Нийгэм хүртэл тэр хүнийг үзэн ядчихад заавал тэрийг дахин тайлбарлаж бид нар тоглох албагүй шүү дээ. За Ананд Азрыг яагаад эмэгтэйчүүд маань дэмжихгүй байгаа гэхээр 2021 оноос хойш тус хүн нь болохоор яг ингээ хүчингийн хэрэгтэй амар холбоотой тийм мэдээллүүд ингээд сошиал ертөнцөөр бүр ингээ амар их байгаа. Тэнгүүд яг хамгийн том жишээ яагаад эсэргүүцээд байгаа бас хамгийн том жишээ нь бол 2019 онд Монголын эмэгтэй юу 20 насны шгшээ багийн Октоо Солонгос тэмцээнд оролцож байхад тухайн багийн менежер нь тухайн сохтой октын өрөөнд нь орж ирээд хүнжлийн сүхдэг ч юм уу яг юм би сонин ёс бус үйлдэл ингээ гаргаж ирсэн нь тухайн шгшээ багт байсан октоодын бүр ингээ сэтгэл зүйд ингээ амьдрал нь бүр маш хар толгой ингээ үлдсэн. Тэгээ түүнээс шалтгаалаад бас ингээ тамирчид нь хөлбөмбөгөө бас орхицсан хэд хэдэн октод бол байгаа. Тэгээ тэрний хамгийн том нэг жишээ нь болохоор нэг тоглогч бол яг тэр шгшээ багаасаа болонгуудаа одоо жоохон ингээл нас биеийн түрээд ингээд өөрийгөө нийгэмд авч явах хэмжээний насан дээр хүрээд ирээд ингээд энэ жилээс лигтээ ингээ оролцож ирсэн нэг тоглогч байгаа. Тэнгүүд нэг гач хүн нь ингээд арай ч юу явж байхад дахиж нэг юм
гац сонирхолтой хүн ороод ирэхээр бас тэр хүүхдэд бас айгүй бас хүн тусч байгаа хаа. Бидний хувьд ч гэсэн бас одоо 6 сарын 23-наас 7 сарын 5-нд одоо Asian Cup-т ингээ оролцож байгаа эмэгтэй шгшээ баг. Тэнгүүд яг тухайн хүнийг эсрүүцэх бас хамгийн том шалтгаан бид нар бас ингээ золиос гаргаад тухайн олон улсын тоглолтоо бас хаях хэмжээний тийм асуудал хоорондоо яригдж байгаа. Тэр энэ тал дээр бас ингээ айгүй сайн бодож иж шийдвэр гаргахгүй бол бас бидний хувьд бас нэг юм бас хүнд нөхцөл байдалд бол ингээ байгаа. Тэр Монголын хөл өмгийн удирдлагууд нь өөрсдөө эмэгтэйчүүдэд бүр дэдийн ерөнхийлөгчтэй ингэж хандж байгаа юм чинь одоо эмэгтэй шгшээ багийн тамирчид одоо лигт оролцож байгаа багуудын тамирчдад бол зүгээр төв мэйл гэж хандж байгаа нь ингээл наацхийн жишээ нь бол юм байна. Тэгэхээр энэ дээр бол айгүй бухимдалтай бас байгаа.